даваа гарагийн дугаар ихэд бэлэн боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы доктортой хөгжлийн хөтөлбөрийг батлах дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөө. Тус байгууллагын гишүүн орны төр засгийн удирдлагууд доктортой хөгжлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замын талаар санаачлалгаа танилцуулж, мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийг ч мөн дүгнэлээ. Мөн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд доктортой хөгжил 2030 хөтөлбөрт багтсан зориултуудын талаар салбар хэлэлцүүлэг уулзалтууд нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна. За юуны өмнө доктортой хөгжлийн шинэ хөтөлбөрт багтсан гендрийн эрх тэгшвэдлва охид эмэгтэйчүүдийг чадахжуулах зорилтод хүрэх асуудлыг хүндсэн өндөр түвшний уулзалт боллоо. Энэхүү уулзалтыг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун, бүгд найрамд хятад ард улсын дарга Си Цзиньпин нарын санаачлагын дагуу зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн 80 гаруй орны удирдагчид хуран чуулж 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахаа амлаж, за энэхүү зорилтын хүрээнд дотооддоо шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж эрчимжүүлэхээ илэрхийлж байлаа. Тухайлбал бүгд найрамд хятад ард улсын дарга Си Цзиньпин дэлхийн бүх эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хамгааллын асуудлуудад тус улс онцгойлон анхаарал хандуулахаа. За энэ үеэр хэлж байсны зэрэгцээ энэ чиглэлээр нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлж 10 сая доллар хуваарлахаа мэдгдлээ. Дээд хэмжээний энэхүү уулзалтын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөг Цахиагийн элбэгдэрж оролцож санал бодлоо илэрхийлэн гендрийн эрх тэгшвэдл эмэгтэйчүүдийг чадахжуулах чиглэлээр хийх ажлын талаар санал дэвшүүлсэн. За энэхүү уулзалт нь 1995 онд бүгд найрамд хятад ард улсад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р баг хурлаас баталсан Бээжингийн тунхаглал үйл ажиллагааны төлөвлөгөөний 20 жилийн ой болон 2015 оны 3 дугаар сард Нью-Йорк хотноо улсын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссийн 59-р чуулганаас баталсан эмэгтэйчүүдийг чадахжуулах улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа хурал юм. За мөн өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд доктортой хөгжлийг хангаж чиглэсэн үр дүнтэй хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэхин сэдвт хилцүүлэг боллоо. За энэхүү хилцүүлгийг өмнө Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ мөн Бразилийн төрийн тэргүүн Дилма Русефф нар хөтлөө явуулсан. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж гадаад хэргийн сайд Пүрэв Сүр нар энэ хилцүүлэгт оролцож байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Салбар 6 хуралдаан болж байна шүү дээ. Тэрний нэг нь бол одоо засгийн газрын одоо үүрэг хариуцлага, засаглалын одоо хариуцлага гэсэн ийм одоо хуралдаан дээр бол одоо үг хэллээ. Энэ дээр бол Чилийн ерөнхийлөгч Бачелет мөн Солонгосын ерөнхийлөгч одоо бас одоо даргалсан юм хурал болсон. Энэ дээр Монгол улс бас л одоо энийгээ хэлж ир бид нар бол одоо тэр төвлөрийг сааруулах те орон нутагт одоо төсвийн эрхийг олгох, за тэр шилэн дансны асуудал байж гин. За шууд ардчлалын зарим хэлбэрийг одоо оруулж тэр төсвийн хяналтын асуудлыг орон нутагт нэвтрүүлж гин. За иргэний танхимууд ажилуулж гин те. За энэ шилэн дансны хууль гэдэг энэ бол бас одоо манахаас гарч байгаа шинэ санаачлагуудаа нэг бол бас дэлхийн нийтээр сонирхож харж байгаа. Энийгээ ч гэсэн Монгол улс цаашид гүнзгийрүүлнэ. Ер нь бол одоо засаглалын одоо ил тод байдлыг хангах, за хариуцлагыг дээшлүүлэх энэ асуудлууд дэлхийн нийтээр яригч байгаа хүмүүс дотор Монгол улсад ч гэсэн цаашид энэ бол мөн одоо засаглалын сайжруулах дээр хамгийн гол хэлбэр байх болно. За мөн ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы хүрээнд ногоо эдийн засаг буюу эдийн засгийн түншлэл сэдвт өндөр түвшний хилцүүлэг болсон. Энэ үеэр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын байгаль орчин ногоо хөгжлийн сайд нар байгаль дээлтэй хөгжлийн төлөөх туршлага санал санаачлагуудаа аль биесээр танилцуулсан юм. За энэ хүрээнд бол ер нь бол хамгийн гол нь татварын бодлого, хувийн хвшлийг яаж дэмжих гэдэг асуудлыг ярьж байна. Ер нь улс орнуудын энэ туршлага гэх юм бол ер нь өөр өөртөө байж байгаа нөөц бололцоогоо хамтран ажиллаж бие биендээ одоо туршлага суралцах. Тэгээд цаашдаа бол энэ олон тэрбум долларыг бол энэ улс орнуудад хуваарлах. Тэгээд хамгийн их одоо хүлэмжийг их гаргадаг улс орн руугаа дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Энэ нь бол манай орны хувьд бол одоо нүүрсээр ажилладаг станцуудыг л одоо хөрөнгө мөнгө бас дэмжих юм бололцоогоор хангана л гэсэн үг. Харин маргааш нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжил эхлэх гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хэвлэлийн төвөөс мэдээлж байгаагаар дэлхийн гол эндэр гэгддэг нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс нийтдээ 150 гаруй орны төр засгийн тэргүүнээр за гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийхээ аль биесээр батлаад байна.
Анхан болон давзаалдах шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвүүлэхээр иргэд цаг зав хөрөн мөнгөөр хохирох асуудал их гардаг. Энэ хүндрэлийг арилгах мөн шүүхийн байгууллагын ачааллыг бууруулах зорилгоор шүүхийн шинэ менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хийж байгаа ажлын үр дүнгийн тухай шүүхийн ерхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлсэн нийт 41 мянган хэргийн 82% нь иргэний хэрэг маргаан байжээ. Ийм учраас эхний ээлжинд иргэний хэрэг шийдвэрлэхэд зориулсан цахим системийг боловсруулж эх 11-р сард хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Тухайлбал хэргийн оролцогч иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол мэдээллүүдийг гэрээсээ интернет ашиглан үзэх боломжтой болно. Мөн орон нутгийн нийт шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар иргэд шүүх хуралдаанд оролцох гэж хот хооронд зардал мөнгөө үрж явах асуудал буурна гэж тооцож байна. Зайнаас шүүх хуралдаан явуулсан туршлагуудыг 100 гаруй удаа гэдэг түрүү ярьлаа шүү дээ. Анх бол ер нь өнгөрсөн жил одоо Ховд аймагт болж байгаа шүүх хуралдаанд нэг гэрчиг оролцуулах гэтэл нөгөө гэр чинь Төв аймгийн цагдаа хорионд байсан. Тэрийг одоо оролцуулах ёстой байдаг. Тэгээд одоо тийш нь Ховд аймаг руу авч явах нөгөө цагдаа хорионд байгаа нөгөө чинь хоёглон үрэх гэх нэлээд асуудал тулгарч байсан. Энэ дээрээс үндэслээд бид нар юм захим хэлбэрээр энэ зайнаас шүүх хуралдаан оруулъя гэдэг анхны удаа ингээд туршиж үзсэн. Тэгээд нэлээд үр дүнгээ өгсөн. Шүүгчийн сонгон шалгаруултыг цахим хэлбэрээр явуулах програм хангамжийг хэрэгжүүлэх ажлыг шинэ менежментийн хүрээнд хийж байна. Тус хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Мөн анх удаа Монголын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг гаргасан байна. Шүүгч хүний, хуульч хүний одоо агуу чанар ярддаг хууль болсон одоо чадвар нь юугаар харагдчихэд гүхээр одоо хуулийг тайлбарлан хэрэгжилж байгаа тэр чадвар тэр сэтгэлгээнээс хар хүрээгээр бол харагдж идэг учраас энийг нь одоо гол шалгуур болгосныг бас онцолж байна. За түүнээс гадна бол шүүхийн шийдвэр өөрөө тусгай техниктэй байдаг. Энэ техникийн шаардлагуудыг хэр зэрэг хангасан байна гэдгийг бол шалгуур болголоо. Энэхүү эмхэтгэлд бүх шатны шүүхийн 390 гаруй шийдвэрт эрдэмтэн судлаачид үнэлгээ хийж 77 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ. Тус бүтээлийг жилбэр гаргаснаар шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах, шүүхийн шийдвэр дээр дүн шинжилгээ хийх боломж бүх иргэдэд нээлттэй болж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд татвараас нуусан хөрөнгө орлого оогоол түүнийг 2015 онд багтаж илүү болгоол эдийн засгийн ялтууд байдлын тухай хуульд хамруулж өршөөл үзүүлж байгаа юм байна. Хуулийг хэрэгжүүлэх яам агентлагууд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Харин эх 3 сарын хугацаанд энэ өршөөлийн хуульд хамрагдаж амжихгүй бол эх онд илүү чанга нөхцлөөр хариуцлага тооцох хуулийн орчин хүлээж байгааг албаныхан хэлж байлаа. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг 10 дугаар сарын 1-ээс албан ёсоор эхлүүлнэ. Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө орлого үйл ажиллагаагаа 2015 оны 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд сайн дураараа ил тод болох учиртай юм а. Шинээр мэдүүлсэн мэдээллээс илүү мэдээллийг хуулийн хугацаанд дахин өөрчилж гаргаж өгөх ийм эрхтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол алин балансыг энэ хугацаанд хэдчгсэн засаж зарим юм мартсан зарим одоо тодруулах шаардлагатай зүйл байвал энийг дахин шинжилж өгөх боломжтой болно. Иргэд дэлгэцийн доор харагдаж байгаа цахим хаягаар орж ил тодор хөрөнгө орлогоо тайлагнах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох 4 агентлагийн 8000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн байна. Нэгдүгээрт нь аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын хуульд өөрсдийнхөө боломжийн хэрээр ил тодор тайлагнаж ингэж өгсөн бол өөрчлөлт оруулж болно. Хувь хүний орлогын албан татвар мөн ялгаагүй. Үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг мөн өөрчлөлт бэлэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр одоо өмнө зөрчилтэй нуусан хаасан зүйлээ болов. Онцгой албан татварууд байна. За гайлын татвар гэсэн ийм 6 төрлийн татвар дээр бол бүрэн өөрчлөлтийг хийж хүлээж авах ийм одоо бэлтгэлийг хангасан. Хуулийг хэрэгжүүлэх яам агентлагуудад мэдээлэл зөвлөгөө өгөх утас байршуулж, ажилтнуудтай гэрээ байгуулж, хувийн нууцыг хадгалж ажиллахыг үүрэг болгожээ. Ил тодор үйл ажиллагаагаа явуулах нэг удаагийн боломжийг иргэд аж ахуйн нэгжид инхүү төр олгож байна. Харин энэ боломжийг ашиглалгүй үлдвэл эх оноос илүү хатуу хариуцлага хүлээх хуулийн залтууд хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль маань дөнгөж дангаараа гарч байгаа юм биш. 2016 оны 1 сарын 1-ээс эхэлж нэмэгдсэн өртгийн албан төр 2% буцаа авах хууль буюу зах зээл дээр байгаа бүх ажил үйлчилгээ бүртгэж хамрагдана. Бүгд бол хуулийн хяналтанд орно гэсэн үг. Тийм учраас маш том хяналтын механизм ажиллаж байгаа. Энэ ажиллахын өмнө бол бас энэ хуулийг гаргаж системээ нэгэсэндээ цэвэрлж авч байгаа тийм үйл ажиллагаа шүү.
Өмнө нь 2007 онд ижил агуулгатай хуулийг баталж хэрэгжүүлэхэд татвар төлөгч 25,000 гаруй аж ахуй нэгж иргэнээс 8,000 гаруй хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Тухайн үед хууль хэрэгжиж дуусахаас хэдхэн хоногийн өмнө татвар төлөгчид ихээхэн дараалал үүсгэж хүндрэл учруулж хуульд хамрагдаж чадаагүй олон аж ахуй нэгж иргэн үлдэж байжээ. Тиймээс энэ удаа заавал 12 дугаар сарыг хүлээлгүй 10 дугаар сар гарангуут эртхэн мэдүүлгээ өгөх хэрэгтэй гэдгийг албаныхаа онцлон сануулж байлаа. 2010 жишгтэй байна. Маш олон үзчихсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм аа. Үүнтэй 6 сая тоног ажиллах юм байна. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордод гар аргаар алт олборлогчдын тоо сүүлийн 2 сарын хугацаанд эрс нэмэгдэж 600 хүрчээ. Ноён улаас 3-5 км-ийн зайд байрлах Centera Gold Mongolia компани эзэмшдэг талбайд энэ хүмүүс хууль бусаар алт олборлож байгаа юм байна. Сэлэнгэ аймагт манай сурвалжлах хэсэг ажиллаад ирсэн юм а. Мэдээлэл хүрэхээс өмнө одоогоос 7 сарын өмнө болсон үйл явдлыг иргэн нэг сануулъя. Тухайн үед улсын хурлаар Гацууртын ордыг ашиглах эрх зүйн боломжийг нэг талаар яригдж байхад босоо хөх Монгол ноён улаан аврын хөдөлгөөнүүдээс эсэргүүцсэн өлсгөлн зарлаж Тэд үлсгэлэн зарлаад ойролцоогоор 300 цаг болж байгааг босоо өх Монгол бүлгэмийн гишүүд хэлж байна. Тэдний тавьсан шаардлагуудад албаны хүмүүс тодорхой хариу өгөөгүй байгаа учраас өнөөдрөөс эхлэн эдгээр иргэд үлсгэлэнгөө хуурай болгохоор мэдэгдэж байна. Түр эзэмшиж болохгүй хувийн компанич хөрөнгө оруулж олборлох эрхгүй энэ ордыг эзэнгүй мэт байлгаад цөлмөх сонирхол хин нэгэнд байсан мэтэ. Нөхцөл байдал өнөөдөр бүрчд ордож өвгдийг нутаглуулсан өнөөх онгон дагшин уул ийм байдалтай байна. Одоогоор 60 машинтай 600 гаруй хүн суурьшиж уулыг хідэн талаас нь нүхлэж байна. Өнөөдрийн байдлаар бол одоо энд байгаа машинууд бүгд дайрж урчсан машинууд. Бид нар бол яг хуулийн дагуу нэг ч машин оруулах ёсгүй шүү дээ. Тэгэхээр тэнд одоо нэгдүгээр постыг торын дайраад орох жишээтэй. Хөөгөөд тэр пост хүртэл хөөгөөд буцаад араас үрдэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө амбул зүйтэй болохоор буцаад наашаа энд их шаардлагатай тэнд байнга зогсоодож чадахгүй. Хөөхөр зүхтаад гарчихна. Тэгээд энд ирээд энд их ажлыг зохицуулж явах хооронд араас дахиад ороод ирж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр байгаа байдал бол хүнд байгаа юм байна. Гар аргаар алт олборлогчид голдуу шөнийн цагаар ажилладаг эдгээр хүмүүсийн тал нь сэлэнгийнхэн бол үлдсэн бусд нь орон нутгаас цугласан хүмүүс байгаа юм а. Өдрийн цагаар бол 200-аас 300 орчим хүн байгаа. Шөнийн цагаар бол бид нарыг ирэхэд бол энд нэг 500-аас 600 хүн байна гэсэн мэдээллийг өгчээсэн юм а. Энэ нэг жоохон алгын чинээх л газар шүү дээ. Энд нэг хумсны төлөөний төдийх л газар. Ард өмнө өгч гэдэг нь яа юм чинь. Амьдрал хөндлөө байгаа шүү дээ. Хүнд бол энэ хүмүүс чинь энд ирж газар шороо ухаж малтчихл явна шүү дээ. Тэгээ сайхан амьдралтай байсан бол юу болдоо гэж энд ингэж хөөгдөд тоогдож лохоо шиг хөөгдөд тоогдож ингэж явах. Энэ хүмүүс ч бүгд л бас л амжиргаал хөөж л явуул. Төр засагчийн өстө дээр үед чинь социализмын үед чинь юу байсан шүү дээ энэ ч одоо хүн болгон ажилтай. Ерөөсөө дигтэй байсан шүү дээ. Ерөөсөө ажил хий ингэж явах завтай хүн байгаагүй. Тэгэхэд одоо бол ерөөсөө юу ч хийх юм байхгүй. Өстө баг хэдин биенээ хараад л сууж шүү дээ тэр хэрэг чинь. Тэгээ тэгж явахын тулд ингээд амьдрахын тулд ингээд зүтгэж байна. Цаг 30 минутаар тэгээд өөрснөө зогцоод хоорондоо зогцоод ээжлээд ороод нэг жоохон жолуул авч тийм өнгөний л нэг жоохон юмнаас л авна уу гэсэн тэр гүний ямиг бол энэ бол угаасаа Мандал сумын 5 газар болон байгаль орчны газар цагдаагийн хэлцээхэн Гацууртын ордын олборлолтын бүсэд зөрчил гаргасан хүмүүсийн 600 гаруй тээврийн хэрэгслийг журамлсан байна. Мөн Мандал сумын байгаль орчны газар сумын онцгой байдлын газартай хамтран гар аргаар алт олборлогчдын усан нүхийг болж нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна. Хэдийгээр аймаг сумаас шатараатай арга хэмжээ авч байгаа ч эдгээр хууль бусаар алт олборлогчид нэмэгдэж байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаар байна гэдгийг Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хэлж байсан юм а. Нөхцөл байдлаар манай хамгийн газраас засаг даргын захирамж засаг дарга маань өөрөө гэрээ байгуулж бүрэн цэнгэл гэж харуул хамгаалтын албыг за бороогийн уралдаар санхүүжүүлж за 6 оны бүрэлдэхүүн төр гэрээтэйгээр ажиллаж ирсэн. За ингээд бол энэ хүн нэмэгдэх хууль бүсэнд бүрэн зогсохгүй байгаа гадна дотны хүмүүс ихээр ирж байгаа. Ингээд бол дээрээс нэмж бид нэр за хүн нэмж харуул хамгаалт нэмж ажиллах шаардлагатай болоод өнөөдрийн байдлаар бол бүрэн цэнгэл харуул хамгаалтын албанаас албаны дархан дах салбараас мөн 6 хоног нэмж ажиллуулад байж байна. 50 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг улсын их хурлаас стратегийн орд газрын жагсаалтад оруулсан. Гэхдээ чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт
авах тухай эцсийн байдлаар наривчлан журам гаргаж шийдээгүйгээс лиценз эзэмшигч компани олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хүлээлттэй байгаа юм байна. Байгаль орчныг хараа хяналтгүй ингэж зүүдэж байгаар эдийн засаг хүнд үед хууль ёсны олборлолтыг нь явуулж татвар шимтгэлээр төсөвтөө мөнгө оруулахыг орон нутгийнхан хүсэж байна. Албан ёсны олборлолт явуулаад эхэлвэл ядчил нөхөн сэргээлт нь буух эзэнтэй буцах хаягтай болох юм а. Асуудлыг нэг талд нь нэг мөр гаргах дөрвтэй шийдвэрийн дүгүүлэгдэж байна. Ноён уулыг инхүү ноорхоо болгож байхад босоо хөх Монголд ноён уулаа аврах хөдөлгөөнийхэн огт үзэгдээгүй дуугараагүй гэж нутгийнхан гомдлон ярьж байлаа. Сүхбаатар аймагт зуншлаг оройтч намартаа хур бороо элбэг байгаагаас хадлагын ажил шахуу төлөвлөгөөтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадламжтай зориулж хадлан хадах орчин үеийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь цагаан улсын дэмжлэг болсныг орон нутгийнхаа хэлж байлаа. Манай сурвалжлах хэсэг 100 аймагуудад ажиллаад ирлээ. Сүхбаатар аймагт өнгөрсөн хавар их хэмжээний төмөр гарсан. Жишээ нь Төмөн цогц сумын нийт нутгийн 90% нь төмөрт шатсан. Тиймээс энэ жил хадлан хадахад хор өвс байхгүй. Өвсний гарц дачир сэрэг байгаа нь харагдаж байлаа. Тавнаг 50,000 тонн өвс үлдчихээд байна. Энэ жил ичнэ одоо тонн өвс үлддэг. Бид одоо малчтайгаа захиалга авчтай захиалгаа хийж өгдөг. Энэ жил захиалга нэлээ их үлддэгээр байна. Одоо захиалгаа жараа дуусаагүй л. Хадлагын талбайн гарц муу байгаа учраас яамнаас шин техник хэрэгсэл хадуур нийлүүлжээ. Эдгээр техник нь дачир өвс хадгаас гадна ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлсэн байна. Том хүчин чадалтай тракторууд авчирснаар бид нэр одоо намхан ургасан өвсийг тийм ээ хадаж болох хэмжээний чадалтай шин техникүүдээр бид нэр тэрийг намхан ургасан өвсийг бас хадаж болж байна. Дээрээс нь одоо болт өвснийхөө одоо болтын чанарыг улам сайжруулж байна. Өмнө бид нэр 20 кг-аар өвсийг боодог гэсэн бол одоо 25-аас дээшээр боож байна. Белорусын пресээр. Үүнээс бас гадна Оросын хуучны пресүүд байгаа. Тэргээр бас тэднийг бас шинжилсэн. Тэргээр бас адилхан одоо бас 35 кг-тай өвсийг бас бид нэр боож олж байгаа. Энэ жил мэчин жил гарна мөн олон жилийн дундчаас илүү хурд тундас орох магадaltaй байгаа талаар цаг уурчид мэдээлж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 200,000 гаруй тонн өвс бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Үүний 80-аас 100,000 тонныг нь малчид өөрсдөө бэлдэж байна. Энэ жил хичнээн мал өвлчихөө тань. 400-500 талгаа мал л өвлчөндөө. Өвлжтийн бэлтгэлээ хэр зэрэг хадлангаа хаанаас одоо? Нутгаас онцоо дагууд авах. Хөлжийн бэлтгэл хангаж гинөө өвсдөж авцсан тэгээд ерөнхийдөө тэгээд өвсний бэлтгэл төгчөөд байж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2,300,000 гаруй мал өвлж байна. Үйлчлэлтийн бэлтгэл ажилд ерөнхийдөө хангагдаж байгааг малчид хэлж байсан юм а. Өнгөрсөн 100 гантай байсантай холбогдуулан засгийн газраас бэлчээрийн гарц сайтай аймагуудаас хадлан бэлтгэх хуваар гаргасан. Тухайлбал Дорнод аймгийн 7 сумын төвийн болон 100 аймагуудын хадлагын 20 гаруй бригад гараад байна. Хадлан бэлтгэлийн ажил 80 орчим хувьтай цас бороо орохгүй бол ойрын өдрүүдэд хадлагын ажил бүрэн дуусна гэж хадламжид ярьж байлаа. Дорнод аймгийн Хөлбөмбөр, Матад, Цагааваа, Булган зэрэг 7 сумд хадлагын бригад нэмэлтээр гарч нийт 30,000 га талбайг чөлөөлжээ. Энэ талбайд төвийн аймагуудын болон нийслэл орчмын эрчимцэн мал аж ахуй фермүүдийн хадлагын 17 бригад гарч ажиллаж байна. Улаанбаатараас ирж байхад бол нэг 5 км аваад нэг өвстэй машин зорж штэ. Тэгэхээр ч бол өдөр болгон манайхаас өвс явж байгаа байхгүй. Улаанбаатарын одоо баруун талын аймагуудын үйлчлэлтийн бэлтгэлийн хангахынд бол за манайх өөрсдөө сумд болон аймгийн аюулгөнөөсдөө болон 1000 тонн өвс бэлтэх байгаа. За энэ өнөөдөр одоо энэ манай удаачхан аймгийн засгийн нөөцийн санд бол 300 тонн өвс бэлтгэхээс бид өнөөдөр байдлаар ихний таталтуудаа хийгээ явж байна. За энийг бол одоо энэ 7 хоног, эх 7 хоногт дуусгаад бид өөрснөөхөө аюулгүй нөөцийг бүрэн татчих. 8 дугаар сарын ихээр эхэлсэн хадлагын ажил ерөнхийдөө дуусч өнгөрсөн 7 хоногоос эхлэн хадлагын салаанууд боож эхэлсэн. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 80 гаруй мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөсний 50,000 гаруй нь орон нутагта 30,000 тонныг нь өөр сум аймгийн хадламжид бэлтгэхээр болсон. Тэдний төлөвлөгөө 80 орчим хувьтай нэг га талбайгаас дунджаар 7-аас 10 центр өвс хураажээ. За ярин манай Матсан хэмжээд бол ярин одоо төлөвлөгөөр 4,800 тонныг бэлтгэх хэрэгтэй. Га талбай хувьд бол өвснийхээ гарцаас шалтгаална. Тий, ямар ч байсан одоо тоонороо бол нэг 4,800 бэлтгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар нь 2,600-700 тонн өвс бэлтгэхэд нөөцлөд байна.
Хадлангаас гадна зүүн аймагуудад мөн хотрын бүс нутаг болгон хуваарлт хийж мал үйлжүүлэхээр болсон байна. Дорнот аймгийн хотрын бүст 300 мянган гаруй мал үйлжих боломжтой гэсэн тооцоог гаргажээ. Ер нь бол аймаг дүндээ хотрын бүс нутаг манай аймагт байдгийг. Тэгээд тэрлэг бол одоогоор яг л мал ороогүй байна. Тэгээд ер нь орох бол одоо саналын одоо энэ 10 сартаа авах аймагуудаас ер нь өөр саналаа авна. Манай аймагаас тодорхой хэмжээний мал орох уугүй юу гэдгээ саналаа аваад яамдаа одоо танилцуулаад тэрнийхээ дагуу 11 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд бол аймагт хотрын бүс нутагт орох боломжтой. Улсын хэмжээнд эрх хөвөл 58 сая мал үйлчнэ гэсэн урьдчилгаа тооцоо гарчээ. Өвөл хаврыг өнтөд авахын тулд ойролцоогоор 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Сүхбаатар Дорнот аймгийн хэмжээнд үйлчлэлтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна. Хүнс үдэ аж ахуйн буудаан цавуулаг чийгчлэг шалгадаг сүүлийн үеийн багчтай болжээ. Улаан буудаан цавуулгын хэмжээ гарааргаар тогтооход хамгийн багадаа 30 хүртэлх минутын хугацаа зарцуулж буудаан чанар дээр гурилын үйлдвэр тариаланчид байнга маргалдаг байсан. Одоо энэхүү багжийг нэвтрүүлснээр 1 минут хүрэхгүй хугацаанд гадаад дотоодын бүх төрлийн буудаанд чанарыг хэмжилт хийх боломжтой юм байна. Швед улсын Пертен компани хүнс үдэ аж ахуйн салбарт ашиглах зориултаа энэхүү багжийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 6 салбар дээр ашиглах юм байна. Чингис бондын өр төлөгдөх тохиж байгаа бондын өрн төсөвт маш их дарамт учруулна гэх зэрэгээр бондын өртөө холбоотой мэдээлэл үзэгч та бүхэн авч байдаг. Тэгвэл концессийн өр хэмээх ойлголт сүүлийн үед анхаарал татуулсан. Тодорхойлбол концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа зарим төслүүд нь засгийн газрын өр болдог. Концессийн өрийг 2016 оноос эхлэн эхний өрийг эргэн төлж эхлэх тухай мэдээлэл тараад байгаа. Энэ талаар бид сурвалжлаа. Манай улсад концессийн тухай хууль 2010 онд батлагдсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 төсөл концессоор хэрэгжиж байна. За дээрх төслүүдийн нийт өртөг нь 4 тэрбум 924 сая доллар болжээ. Энэ нь 10 их найд 262 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм а. Одоо нэмээд гэрээ байгуулах шатанд яваа концессийн гэрээний 20 төсөл хүлээгдэж байна. 2013 оны 9 сард бол засгийн газрын 317 дугаар тогтоолоор төрийн эмчийн концессийн зөвлөлийн жагсаалтыг баталсан. Тухайн үед бол яг 50 төсөлтэй байсан. За одоо ингээд явцын дунд бол засгийн газрын хуралдаан болгоноор төслүүд нэмэгдэж хасагдаж болдог. За тэгэхээр одоогийн байдлаар нэг 77 орчим төсөл хөтөлбөрүүд байна. За үүний одоо 15 нь гэрээ зурцсан гэж байна тийм байж байна. За тэгэхээр яг гоо мэдээж хэрвээ ашигтай төсөл байвал хөрөнгө оруулагч нар орж ирэх боломжтой. Тэгэхээр бол бид нар хамгийн гол нь ашигтай, эдийн засгийн ашиг тооцоотой ийм төслүүдэл концессийн зөвлөлийн жагсаалтанд оруулах хэрэгтэй. За тэгжээж хөрөнгө оруулагч нар энэ төсөлд оролцох боломж нэгтгэх юм. За дээр хэлсэн 10 их найдын хөрөнгө оруулалт нь бүгд засгийн газрын өр биш юм а. Өнөөдөр хэрэгжиж байгаа 15 төслөөс 11 нь засгийн газарт үн төлбөргүй хүлээлгэн өгөх бүтээн байгуулалт юм. За 4 нь эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу өр болж үлдэж байгаа юм а. Концессийн өрийн нийт өртөг нь 467 тэрбум төгрөг. За энэ өрийг эх жилүүдээс эхлэн улсын төсөвт суулгаж эхэлнэ. Ер нь цаашдаа өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж засгийн газрын өр болж үлдэх концессийн гэрээ байгуулахгүй байх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. За энэ төслүүдийн хувьд бол мэдээж улсын өрийн удирдлагын тухай хуультай бас холбогдож явж байгаа. За концессийн гэрээнд гарын үсэг зурснаар үрд бүртгэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ бол сангийн ам зохицуулаад энэ өрийн таацыг тогтоож явж байгаа л да. Концессийн зөвлөлийн хувьд бол одоохондоо бол тийм лимит байхгүй. За одоохондоо бол яг концессийн төслүүд дээр бол өрийн дэд хязгаар гэсэн юм бол байхгүй байгаа. Өрийн удирдлагын тухай хуулинд зааснаар эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж засгийн газрын үрд бүртгэнэ гэж заажээ. Харин энэ өрийн дэд хэмжээ хэд байхыг тогтоосон босго байхгүй. За мөн концессийн өрийн эргэн төлөлтийн хуваар улсын төсөвт ирэх ачаалал ямар байхыг тодруулах гэсэн боловч мэдэхгүй гэсэн хариултыг сангийн ам өгч байлаа. За концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн зарим нь бол засгийн газрын өр болж явдаг. Тухайлбал барьж шилжүүлэх гэсэн нөхцөлтэй гэрээ бол эргээд засгийн газрын өр болж 2016, 17, 18 оноос эхлэн төлөгдөх ёстой ийм концессийн төслүүд байгаа. За энэ өрийн хэмжээ одоо эргээд улсын төсвөөс хичнээн төгрөг гарах уу гэдгийг сангийн яамнаас тодруулахаар бид ирсэн боловч за төсвийн хөрөнгө оруулалтын дарга мөнх баясгалан бол бид тайлбар мэдээлэл өгөхгүй. За энэ концессийн эргэн төлөлт энэ өрийн тухайд бол тодорхой мэдээлэл байхгүй байна гэдэг хариу өгч байна. Ер нь бол энэ концессийн гэрээ өөрөө одоо тодорхой лимит тавихгүй бол энэ өрийн хэмжээ засгийн газрын өрийн хэмжээ маш их нэмэгдэж байгаа. Тухайлбал одоогийн байдлаар 480 орчим тэрбум төгрөгөнд хүрчээд байгаа гэсэн мэдээлэл бол өгч байгаа юм аа.
Сангийн яам бол хамгийн хаалттай, хүнд сурталтай яам гэж сэтгүүлч шүүмжилдэг. Сангийн шин сайд томилогдсон ч энэ байдал хэвээр байна. Тухайлбал бид өнөөдөр концессийн өрийн тухай мэдээлэл авахын тулд хэвлэлийн төлөөлөгч, төрийн нарийн бичгийн дарга, эцэст нь төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга гэд бүх холбогдох зөвшөөрлийг нь авсаар явсан боловч газрын дарга мөнх хүйсгэл нь бидэнд мэдээлэл өгөх боломжгүй гэж татгалцсан. За зарим албаны их сурвалжийн мэдээлэлээр 2016 төлөгдөх концессийн өр төсөвт ачаал болох тул дараа жилийнх рүү татгааруулсан 2017-2018 оны улсын төсөвт концессийн өр нь ихээхэн ачаал үүсгэх нь тодорхой гэсэн тайлбар хэлж байлаа. Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үндрээс болж ойр орчимд нь ажиллаж амьдарч байгаа хүмүүс эрүүл мэндээр охирч байгаа тухай иргэдийн гомдлын дагуу бэлтгэсэн сурвалжлагаа одоо үзүүлье. Жилийн 4 улирал төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрт хордож байгаа хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг эдлэх боломжтой юу гэдэг асуултанд бид хариулт байлаа. Баянгол дүүргийн 19-р дунд сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг. Сургуулийн ойр орчимд төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр үргэлж үнэртдэг байна. Баруун зүгээс салхи ихтэй өдөр бүр цонхоо нэх гадаа удаан байх ч боломжгүй болдог тухай хүүхдүүд ярьлаа. Амар хэцүү шүү дээ. Нөгөө нэг цонхоо ангаалаад ангидаа жоохон хичээлийгээ бүчмдээд байгаа цонхоо ангаалахаар амар үнэртдэг. Ер нь өдөр алгал тэгэж амар үнэртдэг. Тэгээд бүгдээрээ тэгээ бараг ангиасаа гарах нь алгүй л лээ юм дөө. Тэр үнрээс нь халаад хичээл тарчаал буудал модал дээр ер нь зогсаал муухай өнөр үнэртгэхээр ер нь нэг гой санагддаг. 19-р сургуулийн хүүхдүүд халдвар төвчнөр өвчлөмтгий байдаг нь ч агаарын ийм бохирдолтой орчинд сурч байгаатай холбоотой гэж сургуулийн эмч тайлбарлаж байна. Хүүхдүүд бас их агаарын бохирдлоос болж их арчил үүсдэг. Биеэр нь юм гардаг, халдвар төвчин гардаг. Тэгээд бол тэр болгоноос манай сургуулийн өөрсдөө ариутгал гэж талбаржуулт кейсэн мөртлөөсөө л энэ агаарын бохирдлоос болж маш их эрсдэлтэй байдаг хүүхдүүд. Аргаа барахтаа засгийн газрын гомдол санал хүлээн авдаг 11-11 төвд удаа дараа хандаж үтсэн гэж сургуулийн удирдлага ярьлаа. Тэглээгээд хүүхдүүдээ эрүүл цэвэр орчинд сургаж хүмүүжүүлэх ажилд тус нэмэр болж чадахгүй л байна. Бид одоо бүгд хүүхдүүдийг болж өгдөг бол одоо бүгдийг витаминжүүлэл одоо аль болохоор амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлсэн, урдсан сэргийлсэн тийм арга хэмжээ авах бодлого байгаа боловч одоо эмч бол яг үзлэгээ хийгээл тэгэл ханаа том хөрсөн хүүхдүүд дээр л тухайн үед нь л арга хэмжээ авч явна гэхээс төсвийн мөнгө төгрөг гэдэг чинь өндөө хөрөлцөхгүй болохоор ямар ч аргагүй юм л да. За бид төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбай дээр байна. За энд бол усан дуустдаггүй бохирыг шахдаг талбай байрлаж байгаа. За яг энэ талбайгаас л бидний одоо хажуугаар нь өнгөрөхөд болон оршин суугчид ойр орчинд амьдарч оршин сууж байгаа сурч боловсрч байгаа хүмүүст их үнэртэй байдаг тэр үнэр эндээс ялгарч гардаг юм байна. За төв цэвэрлэх байгууламжийн хувьд бол яг байгалийнхаа аргаар одоо яг технологийнхаа дагуу ажиллаж байгаа. За гэхдээ бол яг эндээс гарч байгаа үнэрийг ямар нэгэн байдлаар дарах боломж нөхцөл одоогийн байдлаар манай усад байхгүй байгаа юм байна. Манай цэвэрлэх боломж нь технологийн дамжлага юу? Лаг боловсруулах технологийн дамжлага огт байхгүй учраас бохир усанд ирж байгаа энэ лагийг бол байгалийн аргаар уу нэг лагийн талбай гэж ирээд энэ байгууламжид 5-6 жил хатаадаг 5-6 жил хатах хугацаанд энэ үнэр танар минь ойр орчин гэж үнэртэж байгаа. Хоногт дунджаар багадаа манайх чинь 1200 м3 орчим түүхий лагийг талбай руу шахаж байгаа хоногтоо. Тэгэхээр жилээр бол нэлээд өндөр тоо гарна гэсэн үг. Салхи хаашаа бохирын үнэр тэр зүгт илүү үнэртэнэ. Ийм үнэрт удаан байхаар толгой хүртэл өвддгөө гэж ойр орчимд нь байдаг хүмүүс хэлж байна. Анхнаасаа задгаа байгууламжтайгаар ашиглалтанд оруулсан төв цэвэрлэхийг бүр шинээр барьж нүүлгээгүй цагт бохирын эвгүй үнэр дарагдахгүй. Шин цэвэрлэх байгууламж барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ч энэ жилдээ төсөв хөрөнгийг шийдэх боломжгүй тухай албаныхан мэдээлсэн. Тиймээс цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй агаарын бохирдолд ажиллаж амьдарч сурч боловсрч байгаа хүмүүсийг аврах тэдний эрхийг хангах боломж одоохондоо байхгүй гэж байна. 80 гаруй мянган бараг ястаа ажиллаж байгаа Өвөр Монголын Хүлээн аймгаас бид дараах сурвалжлага бэлтгэлээ. Энэ нутагт уугуул бараг ястнууд сууршин амьдарч өв уламжлал ёс заншлаа хадгалсаар иржээ. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны шинэ бараг баруун хушуунд 40 гаруй мянган хүн амьдардаг. Бидний сурвалжилсан Эрдэнэ уул тойрог 6000 гаруй хүн амтай. За манайхаар бол хороо гэж ойлгож олно. Энэ хороонд үндэсний соёл урлагийн үзэсгэлэнгийн танхим бий. За бараг малчдын уралсан сүйх дэрэг дээлсэн идэлгээд 30 гаруй төрлийн бүтээлийг дэлгэсэн байна. Өнөх үзмэрийн холбоор манай малчин тэм өөснөө жагаагаад өөснөө ийгэж үзүүлэг хийгээд ингэж авчирсан байж. Үндэсний соёлд улам илүү Монгол Өвсайлаад улам илүү бадралын хөгжүүлэхийн төлөө эмнэх үндэсний хөгжүүлбэрийн соёлын төлөвийг хангаж нөөсөн байж байна.
Шинэ бараг баруун хушуунд энэ намар хүүхдийн шин цэцэрлэг нээгдсэн. За энд Монгол, Хятад гэсэн 16 анги бий. 40 гаруй багштай 400 хүүхэд сурч хүмүүждэг. За хүүхдүүдийг цэцэрлэгт нь аль болох бараг дээл хувцас өмсүүлдэг. Бас үндэсний дуу хөгжмийг зааж сургаж байна. Нэгэсэндээ Монгол төдийгүй бараг эсний өв уламжлалыг хадгалж байна. Ojоби өнөөдөр алтанда гайда алтанда гайда Аргундтны удаг сайлаа хүүхдийнхэн хархан баг бэлцэн наснаас нь хөрлийн хүмжүүлэхий зараад нэг баг ангид 9 цагаас нь эхлээд үндэтний зам үйл, үндэтний уцэг саяар, үндэтний өмсгөл ясал, үндэтний идон умдангад төрөл хаваад баг домд яг анхвалт нь Жаханаас нь хүндэтгэн зарим багш нарын өн жилийн хөдөлгөөнд бүр үндэтний анцалгаа харгуулж заалзалдаг байлаа. Эртний Монгол аймагуудын нэг байсан баргууд нь өнөөдөр манай улсын Дорнод Хинтэн аймаг нийслэл хотод амьдарч байна. За ойролцоогоор Дорнодод гэхэд 2000 гаруй бараг эстэн бий. Харин бүгд найрамдах Хятад ард улсад тэдний олонх ийхүү уламжлал ёс заншлаа хадгалж аж төрж байна. Дэлхийн 192 орнд үйл ажиллагаагаа явуулдаг Японы инх тайван наримтлын Соко Гаккай Интернэшнл байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч манай улсад айлчилж байна. Тэрээр өнөөдөр Монголын инх тайван наримтлын ордонд зочиллоо. Дэлхийн 192 улс оронд 12 сая гишүүнтэй. За инх тайван найрамдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы Соко Гаккай Интернэшнл байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Икеда болон бусад төлөөлөгчид Монголын инх тайван найрамдлын байгууллагын удирдлагатай хамтын ажиллагааны яриа хэлцээ хэлээ. Эртнээс харилцаатай Монгол улсад зочилж байгаадаа баяртай байна. Бид Монголд социализмын үед ч харилцаж байснараа бахархдаг. Тухайн үед хоёр систем харшилтаж байх үед ч Япон-Монголын ард түмэн ардын дипломат аргаар харилцаж байсан нь гайхалтай. Өнөөдөр хоёр орны найрамдалт харилцааг залуу үеийнхэн авч явах цаг иржээ. Залуучуудын соёлын солилцоо, боловсрол, технологи, бусад салбарт бид идэвхтэй хамтран ажиллах шаардлага байна. Техник, технологи, нийгмийн эдийн засгийн чиглэлгээд ер нь бол харилцаа хамтын бүх салбарыг хамарсан хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр өнөөдөр ярилцлаа. Энэ улсын гол анхаарал татах ийм сэдэв байлаа. Өмнө нь бол бас тодорхой хүрээнд ажилласан бол нэлээд өргөн хүрээнд ингэж хамтарч ажиллахаар боллоо. Соко Гаккай байгууллага нь Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, отхон тэнгэр их сургуулиудад тусламж үзүүлсэн. Дэлхийн охид хөвгүүдийн зургийн үзэсгэлэн, байгальтай хөөрнөлтгүй гэрэл зургийн үзэсгэлэн, Икеда инх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан зэргийг онцолж байлаа. Хөгжим урлагийн харилцааны тухайд улсын ардын дуу хөгжмийн чуулгыг Японд урьж байсан. Азийн инх тайвны дуу хөгжмийн наадмыг зохион байгуулжсэн зэргийг мэдээж байсан юм а. Францад Луврын музейг, Оросд Эрмитажийг, Италид уран баримтлыг нь харин Ватикан номын сан нутгаар жуулчид тивалгасан зорж ичдэг. Харин бид дүрслэх урлаг түүнийг дагсан бүтээгдэхүүн үйлчлэгээр жуулчдыг татах боломжтой юу? Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй галерей, үзэр, музейн газрууд хамтран урлагийн хот Улаанбаатар гэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Урлагийн хот Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн галерей, музейн үзүүрийн газруудад үзэсгэлэн болоод бусад арга хэмжээнүүд болж байна. Тухайлбал өнөөдөр уран зургийн галерейд контемпорари урлагийн талаар оюутнуудад ойлголт мэдээлэл өгч байна. Контемпорари арт бол яг өнөөдөр бол энэ 21-р зууны хувьд бол олон улсад тэр дунд бол шин соёл урлагийн элементийг үзүүлж байдгаараа бол зүгээр нэг зураг баримлаас ялгаатай. Тэгээд жишээлбэл сая яг контемпорари урлагийн чиглэлээр Венецийн Биенналд Монголоос 4 уран бүтээлч орсон. Би тэнд яг нэг куратор юугаар цуг мэргэжилтний хувьд ажиллаж байгаад ирсэн. Харин зан ноцрын нэрмжит дурслах урлагийн музейд өндөргийн зан ноцрын урлагт мөнхөрсөн 5 дүр сэдвээр судлаач уран бүтээлч болон оюутнууд ярилцаж байлаа. Өндөргийн зан ноцрын судар болон түүхүүдийг мэдж авсантай баяртай байна. Тэгээд өмнө хийж ирсэн тэр туслах лам тэр зай бандтай эднэрийн тухай өндөргийн зан ноцрыг ямар хүн байсан бэ гэдгийг мэдж авсантай баяртай байна. Энэ мэтлэн галерей үзүүрийн газрууд 7 хоногийн турш дүрслэх урлагаар амьсгалж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын уржууд эвлийн хороо профайл агентлагтай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Энэ ажлын хүрээнд олон улсын шагналт бүтээлүүдийг мөн нийтэд танилцуулах юм байна.
Энэ олон уран зургийн галерейнууд байна. Гэтэл тэр уран зургийн галерейнуудаар үйлчлүүлдэг хүмүүс маш ховорхон ингээд одоо юу гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс яг уран зургийг ойлгодог ч юм уу те эсвэл яг уран зургаар ингээд хичээлдэг тэр хүмүүсэл тэргээр үйлчлүүлж гэнэ гэхээс биш нийслэлчүүд маань тэргээр бол үйлчлүүлж чадахгүй байна. Магадгүй энэ нь мэдээлэл тутмагтай холбоотой болов гэдэг үднээс бид нар мэдээллүүдээ нэгтгээд нийслэлчүүд иргэдтэй хандсан юм нэгдсэн байдлаар мэдээллүүдийг тарааж байгаа. UP Art Fair 2015 хөтөлбөрийн гол зорилго нь Улаанбаатар хотыг урлагийн хот болгох, ийм өнгө төрхийг бий болгох явдал юм а. Нөгөөтэйгөр зөвхөн жуулчдад биш хүүхэд залуусыг дүрслэх урлагийн мэдлэг мэдрэмжтэй болгох, тэднийг сурвалжлалд хамруулахаар зоржээ. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлсэн тухай тата мэдээгээр хөтөлбөр үргэлжилж байна. Millhouse компани хамгийн сүүлийн үеийн хагас хатаалтын технологи бүхий гомингийн үйлдвэрийг анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр бидний өдөр тутам хэрэгэлдэг гурилтай шүл, цувин, спагеттийн зориултай гомин дотоодын гурилаар үйлдвэрлэж эхэллээ. Үндэсний үйлдвэрлэгч нүүдэлчийн компани гомингуудаа Герман улсын Semidrall технологиор үйлдвэрлэж эхэллээ. Энэхүү технологи нь бүтээгдэхүүнийхээ хадгалалтын хугацааг хэд дахин уртасгадаг юм байна. Тухайлбал нүүдэлчийн компани шинэ бүтээгдэхүүн сэгсэр цөөнгийн гурилал гэхэд өргөч нь 2 хүртэлх сарын хугацаанд хадгалагдах боломжтой. Гэхдээ ийм удаан хугацаагаар хадгалахын тулд ямар нэг химийн найрлага оруулаагүй гэдгээрээ онцлог. Хадгалах хугацаа урттай ердийн нөхцөлд 2 сар хадгалдаг, нойжос 4 градус Цельсиус 3 сар хадгалах хугацаатай. Тэгээд энэ Semidrall технологи маань болохоор ямар нэгэн одоо хүмүүс нэг удаан хадгалах хугацаатай юм чинь химийн ямар нэгэн нэмэлт нэмсэн байх гэж бодож байгаа хүү тэр бол байхгүй. Зүгээр технологид нь эсвэл тордог тэрмэн л удаан хадгалдаг. Тэрнээс химийн ямар нэгэн бодис нэмэлт бодис орсон юм байхгүй. Манайх хуурай гомн 18 тонн хагас одоо Semidrall гэдэг гомн гарч байгаа. Энэ өдөрт 8 тонн гарах юм. Гийн экспорт бол эхлэх юм бол нэг сардаа 300-аас 400 тонн гомн гаргана гэсэн тооцоотой байгаа. Дотоодосоо түүхий давч дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас бүтээгдэхүүний үн хэмд байна гэдгийг үйлдвэрлэгчид амлаж байна. За тэд шинэ төрлийн гомингуудад дотооддоо төдийгүй гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээг эхлүүлээд байна. Одоо хилийн чандад дурнаж байгаа сүүлийн мэдээлэлс хүргэе. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Исламын улс бүлэгтээ тэмцэх зорилготой Сирийн засгийн газрыг эсэргүүцэгч хүчний цэргүүдийг сургах Америк нэгдсэн улсын бодлого үр дүнгүй болсон гэдгийг Америкийн телевизэд өгсөн ярилцлагада онцолсон байна. Өөрөөр хэлбэл Америкийн армийнхны сургасан Сирийн сөрөг хүчний цэрэгдаачид Америкаас урвж Аль-Каидатай холбоотой зэвсэгт бүлэглэлд зэвсэгтэйг нэгдсэн нь Вашингтоны бодлого буруу байсны илэрхийлэл гэдгийг Орос ерөнхийлөгч ил тод хэллээ. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам өөрсдийнх нь сургасан Сирийн сөрөг хүчний цэргүүд алан хядагч бүлэглэлд урвж очсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм а. Нэгэнт Америкийн бодлого үр дүнгүй байгаа учраас Исламын улс бүлэглэлийг дарахад Америк, Турк, Сауди Араб зэрэг улс орнууд хамтрах нь үр дүнтэй гэсэн саналыг ерөнхийлөгч Путин гаргасан байна. Америкийн нэгдсэн улс болон Европын улс орнууд Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг нураах сонирхолтой байдаг. Харин Оросын холбооны улс Асадын дэглэмийн гол холбоотон дэмжигч орн юм а. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганд үг хэлнэ. Түүний 70 дугаар чуулганд хэлэх үг ойролт орнын хямралыг хааш нэргүүлэх хөв Исламын улс бүлэглэлийг дарах Америк тэргүүтэй орнуудын олон улсын эвсэлд Оросын холбооны улс хүч нэмж оролцох эсхийг ерөнхийд нь тодорхой болгоно гэж олон улсын хүрээнд хүлээж ихээхэн анхаарч байна. Олон улс Оросын холбооны улсын дараагийн нүүдэл хаашаа чиглэх вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа хооронд Оросын холбооны улс Ирак, Иран, Сирь гэсэн 4 орн Исламын улс бүлэгтээ тэмцэх зорилгоор тагнуулын мэдээлэл цуглуулах хамтарсан төв байгуулж байна. Энэ 4 улсын Багдад хотод байгуулах тус төв нь Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээлэл харилцан солилцож, тус бүлэглэлтэй тэмцэх арга техникээ хамтран боловсруулахад тус нэмрээ үзүүлэн ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл Исламын улс бүлэглэлийн аюул занал хаанаас ирэх вэ? Тэдний Ирак, Сирь дэх гол бэхэлэлтүүд хаана байна вэ? Тэнд хөдөлгөөн хаашаа чигтэй байна уу гэд цэргийн ажиллагаанд чухал үүрэгтэй тагнуулын мэдээллийг энэ төвд цуглуулж харилцан солилцсон дүн шинжилгээхийн дараагийн ажиллагааныхаа зургийг гаргаж байхаар Орос, Ирак, Иран, Сирь гэсэн 4 улс тохиролцсон байна.
Орос Ираны хувьд Сирийн иргэний дайны хугацаанд ерөнхийлөгч Асадын дэглэмийг дэмжиж ирсэн. Энэ үүднээсээ барууны улс орнууд Оросын холбооны улсыг энэ сарын ихээр байлдааны нисгэн гоц танк зэргээр Сирийн аримд цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлж Исламын улс бүлэглэлтэд тэмцэхэд Сирийн аримыг дэмжиж оролцох нь гэж сэжиглэх хандлагатай байна. Гэхдээ Оросын холбооны улс дайнаас өмнө байгуулсан хоёр талын гэрээний дагуу Сирд зэвсгээ худалдаалж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин ажиглагчдын хувьд Америк нэгдсэн улсын Исламын улс хэд даврагч бүлэглэлтэд тэмцэх бодлого нь бүтлгүйцсэн ийм үед Оросын холбооны улс дээрх 3 улстай хамтрах замаар Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцоогоо нэмэгдүүлэхийг зорж байна гэсэн дүгнэлтийг хийцгээж байна. Орос Америк ойролт орнын хямралд ямар байр суурьаар хандах вэ гэдэгт дэлхийн нийт анхаарч байгаа ийм үед Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын гадаад иргэн сайдууд Нью-Йорк хотноо уулзалт хийлээ. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын холбооны улсын гадаад иргэн сайд Сергей Лавров нар Сир Украины хямрал мөн нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран ажиллах асуудлыг түлхүү хүндсэн гэдгийг Оросын гадаад иргэн яамнаас мэдгдсэн байна. Жон Керригийн хувьд Оросын холбооны улс Исламын улс бүлэглэлтэд тэмцэхэд Сир Ирактай илүү ойр хамтрах алхам хийж байгаад сэтгэл зовж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Харин Лавровын хувьд Оросын холбооны улс Исламын хэд даврагч бүлэглэлийг дарах чармайлтынхаа хүрээнд л эдгээр улс орнуудтай хамтарч байгаа гэдгийг онцолжээ. Америкийн хувьд Орос, Иран, Ирак, Сир гэсэн ийм дөрвөн улсын хамтын ажиллагаа ямар үр дүнд хүргэх бол гэдэгт ихээхэн эмзэглэж байна. Түүнчлэн Оросын холбооны улс дээрх 3 улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэг талыг барьсан алхам хийлээ гэж шүүмжлэх хандлагатай байна. За энэ уулзалт бол Америк Оросын төрийн тэргүүн нарын хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл хоёр орны эрх баригчид Сир Украины хямралын яг ямар асуудал дээр илүү байр суурь зөрөхөв, юунд санал нэгдэж чадах вэ гэдгийг сорьсон ийм бэлтгэл уулзалт гэж ойлгож болох юм а. Украины ерөнхийлөгч Петр Порошенко нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хүрээнд доктортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах дээд уулзалтанд илтгэл тавьсан байна. Гэвч түүнийг илтгэлээ эхлэж байх үеэр Оросын холбооны улсын төлөөлөгчид ерөнхий ассамблеийн чуулганы танхимыг орхиж гарсан тухай Оросын Итар таасаг хандлага уламжлалаа. Оросын холбооны улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркны мэдгдснээр Украины ерөнхийлөгчийн илтгэл дээд хэмжээний уулзалтын заасан сэдвт нийцгээргүй байсан учраас Оросын төлөөлөгчид чуулганы танхимыг орхин гарсан юм байна. Петр Порошенкогийн хувьд Украины зүүн бүс нутгийн хямрал болоод Оросын холбооны улсыг түрэмгийлсэн гэх агуулгатай илтгэл тавьсан нь Оросын төлөөлөгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Тэрээр илтгэлд Украины эдийн засаг хямарсан нь Оросын Крим, Донбасст түрэмгийлсний шууд үр дүн. Украины ард түмний сонгосон арчлалыг хөгжүүлэх үйл явцад Орос улс саад тотгор учруулж улсын хамгийн чухал дэд бүтэц ихээр сүйдсэн нь Украины улс эдийн засгийнхаа 1/5-ийг алдахад хүргэсэн гэдгийг Украины ерөнхийлөгч онцолсон юм байна. Испанийн зүүн хойд бүсийн Каталон мужийг Испаниас тусгаарлаж газар дундын тэнгист шинэ улс байгуулахыг зорж байгаа намууд өчигдөр болсон мужийн сонгуульд ялалт байгууллаа. Каталоныг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж байгаа 3 нам мужийн парламентод олон холсноор Каталон мужийг бие даасан улс суулгах асуудал дээр Испанийн төв засгийн газартай тохиролцоход нэг алхам урагшилж байна гэж харж болно. Өчигдөр санал хураасан энэхүү сонгуулиар Каталон мужийн 135 гишүүнтэй парламентын 62 суудлыг тусгаар тогтнолыг дэмжигч 3 нам авсан байна. Барселона хотын иргэд сонгуулийн энэхүү үр дүнг өөр өнцгөөс хүлээж авч байна. Нэг хэсэг нь Каталоны ард иргэд хуваагдмал байгааг энэ сонгуул харууллаа гэж сэтгэл дундуур байгаа бол нөгөө хэсэг нь Каталон муж Испаниас өрх тусгаарлаж дэлхийд шинэ улс бүрэлдэн тогтхоно гэсэн итгэл үнэмшилтэй байна. Каталон муж бол Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 5/1-ийг бүрдүүлдэг их хэмжээний татвар төлж засгийн газраас маш бага хөрөнгө оруулалтыг авдаг ийм муж юм а. Тиймээс Испанийн төв засгийн газар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон мужаа тусгаар улс болгоод алдахыг хүсэхгүй байгаа. Тиймдээ ч ерөнхий сайд Мариана Рахой Каталонд сонгуул болж үр дүн нь ямарч гарлаа гэсэн тусгаар улс болох эрхийг төв засгийн газраас өгөхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн юм а. Мөн төв засгийн газар нь зөвшөөрөөгүй нөхцөлд бүх нийтийн санал асуулга явуулах нь үндсэн хуульд зөрчсөн алхам гээд ямар ч сонгуул санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг баримтлаж байна. Гэхдээ Каталон мужийн захирагч өчигдрийн сонгуул бол Каталоны ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлсэн. Иймд ард түмний сонголтыг хүндэтгэж мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг засгийн газраасаа хүснэ гэдгээ мэдэгджээ. Мөн тусгаар тогтнолыг дэмждэг 3 нам парламенттай олонхоо бүрдүүлж 18 сарын дотор Каталон мужийг Испани улсаас тусгаар тогтнуулан дэлхийд шинэ улс мэндэлсэнийг зарлана гэдгээ өчигдрийн сонгуулийн үр дүнд мэдэгдлээ. Одоо шинэ 7 хоногийн цагаагаар мэдээ хүлээн авна.
мастеруудын холбооноос олон арга хэмжээ зохион байгуулсан.